та бүхэн харах юм бол нөгөө нэг маш олон байшинтай зөвшөөрөл авахгүй бол асуудал гарна. Маш ганцхан л арга байгаа. За энэ арга маань юу вэ гэхээр мэдээж дэлбэлэх арга. Тухайн үйл явцаасаа хамаараад одоо энэ хугацаанд та бүхэн ажлаа зогсоох ёстой гэсэн нормууд байдаг учраас ингэж цацаж өгч ойр орчиндөө ямар ч тоос орохгүйгээр хийхийг хичээдэг гэж байна. Агаарын хан гэж байдаг. За тэр агаарын ханыг тухай за бүгдээрээ сайн байцгаана уу, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За би энэ удаад болохоор апарт баригдах явц буюу дарааллыг ер нь 31 хэсэг болгон тайлбарлахаар шийдсэн. За тэгээд богино хэмжээнд за мэдээж чухал хэсгүүдийг нь төвөрлээд анхан шатны мэдлэг болгох үүднээс хүргэж байгаа. Тэрнээс биш маш нарийнаар орох юм бол мэдээж архитектор гэхээсээ илүү тухайн мэрэгчлэлтнүүдтэй холбоотой асуудлууд болно. Гэхдээ ерөнхийдөө энэ бүгдийг архитектор хүн заавал мэдэх албагүй ч гэсэндээ мэддэг байх нь талбай дээр очих юм уу, бусд хүмүүс зааварчилгаа өгөхөд илүү төхөмтэй бас үл тоогдох гэх мэт асуудлууд гардаг шүү дээ. Түүнээс хамгаалж ямар ч өөрийнхөө мэдлэгийг хэлэх бардам байх тал дээр илүү өөртөө ихтэй болох юм уу гэж бодож байна. За миний хувьд болохоор онлайн болон мэдээж практикийн ажлын байран дээр гардаг асуудлууд болон янз бүрийн архитектортай барилгатай холбоотой мэдээллүүд өөрийн санал бодлуудаа өөрийн сувг дээрээ хүргэж явах болно. За ихэвчлэн мэдээж миний хувьд бол Солонгост ажилтдаг архитектор хүний хувьд бол ихэвчлэн дандаа Солонгосын мэдээлэл болон өөрийнхөө ажилтдаг сурсан зүйлдерээс тулгуурлаж байх болно. Гэхүү хөлцөл үчигт нэг зүйлд маань би энэ бүх сурсан зүйлмүүд маань ерөөсөн монгол хэл дээр сураагүй болохоор айл болох ер нь өөрийнхөө ойлгосон байдлаар монголчилж магчлах байдалтайгаар тайлбарлая гэж бодож байна. За эсвэргээрээ энэ маань энгийн хүмүүст илүү ойлгомжтой, дүнгийн сурч байгаа оюутнууд илүү ойлгомжтой ойлгох болов уу гэж бодож байна. За мэдээж зэрэг мэрэгжлийн үг хэллэгүүдийг та бүхэн комментоор ч юм уу надад хэлээд өгвөл маш их баярлалаа. За тэгээд энэ удаад Солонгосын барилга тэр дундаа апартментийн 31 дарааллыг хүргэх гэж байна. За ингээд бичлэгээ эхэлцгээе. За нэгдүгээрт газар шорооны ажил. За ямар ч барилга нь газар шорооны ажлаасаа мэдээж эхэлнэ. Тэгээс тэрний өмнөх зураг төслийн ажлууд, за мөн зөвшөөрөл гэх мэт ер нь бүх процессууд явагдаж дуусны дараа барилга баригдах эрх маань нэгэнт гарсан бол мэдээж газар шорооны ажлаасаа эхэлдэг. Ерөнхийдөө 3 зүйл дээр маш сайн анхаарах ёстой. За нэгт хөрсөө хамгаалах хэрэг болно. За тэр бол маш хамгийн чухал бас бодох ёстой асуудал. За хоёрт хэрвээ чулуу гарч ирсэн чулууны тислэгээний асуудал гэж маш том асуудал байдаг. За гуравт болохоор хамгийн чухал энэ бол баг энэ бүгдээс хамгийн чухал зүйл болохоор иргэдийн гомдлыг шийдэх асуудал байдаг. За энийг эхнээс нь эхлээд тавхандээ тайлбарлая. За 1 барилга гэдэг маань доошоо ухаж газарт мэдээж суур хундаам гэж ярьдаг те барилгын суур маань цутгагдчихэж дээшээ явдаг. За миний жишээ нь ажиллаж байгаа прожектын тухай тэгэхэд доошоо газар доошоо 6 давхар авцогсоол байгаа. Тэгээд ерөнхийд хотчлт маш ихсээд ирэхээр газар доошоогоо орхосоор аргагүй болно. Илүү доошоо ухах, аюулгүй ухах, за хажуу талын барилгуудад асуудал гарахгүй гэх мэт маш шийдэх ёстой асуудлууд маш их гарч ирдэг. За хамгийн их ашиглагддаг арга бол мэдээж страт. За страт буюу газраа ухаад тэрийгэ H-beam буюу H хэлбэртэй төмрөөр ингэж хашаалж өгдөг арга байдаг. За энэ маань болохоор ер нь хамгийн их хэрэглэгддэг гэж болно. За тэгээд энэний маань сул тал нь болохоор страт маань маш их хэмжээгээр орох шаардлагатай болдог. Тэгээд ирэнгүүт гүнзгий байх тусмаа мэдээж эргээд шороонуудаа дээшээ гаргах, за төхөөрөмжүүд орох гэх мэт маш ажиллахад маш их хүндрэлтэй орон зайгүй байдал үүсдэг. За энийг шийдсэн сүүлийн үед хамгийн их ашиглаж байгаа бас нэг арга бол PPS. За PPS-ийг та бүхэн харах юм бол нөгөө нэг маш олон байсан маань нэг бүхэл дамнуургаар тогтож байгааг та бүхэн харж байна. За энэ дамнуур маань мэдээж яагаад байгаад байгаа гэхээр газар доош ухах тусмаа энэ хажуу тал энэ газраас энд хамгаалтын хашаа байлаа гэхэд хаалт байлаа гэхэд эндээс шахалт өгж эхэлдэг. Даралт өрж эхэлдэг. Тийм болохоор энэ маань ингээд ерөөхдөө унахад ч юм уу нуралт өгөх маш аюултай байдаг. Энэ маань нурмаан гэдэг маань хажуу талын барилга, хажуу талд байгаа ойр орчинд маань барилганд маань аюул учрах магадлалтай болохоор энэ маш чухал байдаг. За бас нэг хамгийн их хэрэглэгддэг air tanker гэж арга байдаг. За air tanker-ийн тухайд та бүхэн ерөөхдөө мэдэх бах. Энэ бол маш амар та бүхэн зурган дээрээс харах юм бол тэр чигт нь ерөөхдөө онгойлгоод тэр дотор бол үнэхээр тав тухтай ажиллаа явуулах боломж гардаг. За энэ маань хамгийн сул тал нь юу вэ? Anchor буюу энэ ойр орчинд байгаа газар руу тэр чигт нь тогтоох майдлах
газрын гүнд гэж хүлж өгдөг гэж ойлгож болно. Тэгэхэд ирэхээр явах хэрэг газар нөгөө л хажуутлын газар маань хоосон байх шаардлагатай. За дээрээс нь хажуутлын одоо зэрэгэлдээ байгаа газрын эзэмшигчдүүдээс зөвшөөрөл авахгүй бол асуудал гарна. Маш их асуудал байдаг. Тийм болохоор жоохон хэцүү. За бүр илүү амар гэх юм бол яг үндэ ойр орчинд юу ч байхгүй юу газар гэх юм бол бүгдээр ингэ сайхан гаргаж зүгээр л ухаж гаргаж тавьж агаад open cut гэж ярьдаг. Тэр тэгж ажиллах боломжтой. Гэхдээ хотчилсан өнөөгийн нийгэмд өнөөгийн орчин цагийн хотын нөхцөлд бол тэр бол нэг бас боломж нь бага байдаг. За хоёр дахь асуудал. За энэ маань Монголд яг яаж явагдгийг би сайн мэдэхгүй байна. За би зүгээр өөрийнхөө мэддэг энд болдог зүйлийг ярьж байгааг та бүхэн дахиад нэг сануулъя. За Солонгос яадаг вэ гэхээр жоохон ухаатарнгүүт чулуу гараад ирдэг. Чулуу гэд маань зүгээр энгийн чулуу биш бүр хад асаг гараад ирдэг. За энийг яах вэ гэхээр за мэдээж ийм карант зүгээр юм зохицтой төхөөрөмж хийгээд буталж болно. За аз тааруултыг бутрах боломжтой байл бутран. Гэхдээ бүр хит том байх юм бол энэ маань ганцхан л арга байгаа. За энэ арга маань юу вэ гэхээр мэдээж дэлбэлэх арга. За дэлбэлнэ гэдэг маань маш том ажил. За аюултай. Тийм болохоор өндөр хяналтын дунд маш том төлөвлөгөөний дунд явагдах хэрэгтэй байдаг. За үүнийг ер нь яаж дэлбэлэх явц маань яаж явагдгийг та бүхэндээ ерөөдөө тайлбарлаж өгье. Газраа 4 м орчим ухаж өгдөг. Энэ нь дэлбэлэх үед гарах дуу жижигхэн дэлбэрэлтийн чарт чухал нөлөөтэй байдаг. Түүний дараа ёроолтонд арай хийж өгөөд түүн дээр нэмээд хайргаа чигжээд тэгээ холболтын утаснуудаа шалгаж дуусны дараа хаягдтал дуугаар хийсэн халахвч байдаг. За тэр халахвчаараа дараад дэлбэлдэг. За дэлбэлтийн үед гарах жижигхэн хяналтын төхөөрөмжүүд байнга хянаж байдаг. За тэрхүү төхөөрөмжүүд маань юу хяндаг вэ гэхээр нэгт тесэлгээний үед гарч ирж байгаа тоос, за мөн дөргөлт, за мөн шууганыг хэмжижээдэг. За яагаад хэмждэг вэ гэхээр ойр орчинд байгаа хүмүүсийн тав тухтай амьдралыг хангахад энээс дээшээ шууган юм уу ямар нэгэн асуудал гаргаж болохгүй гэсэн норм байдаг. За тэр нормыг байнга хэмжиж за дараа нь ер нь ямар нэгэн асуудал гарсан үед баталгаа болгож үзүүлэх ёстой байдаг учраас тэр бол заавал явагддаг. За одоо хамгийн чухал 3 дахь зүйлээ та бүхэнд би хэлэх гэж байна. За энэ маань ойр орчны иргэдийн гомдол. Энэ бол хамгийн том асуудал. Яагаад гэвэл нэг гомдол гарахад л тухайн одоо зөрчигдсөн байдал гэдэг юм уу тухайн үйл явцаасаа хамаарат энэ хугацаанд та бүхэн ажлаа зогсоох ёстой гэсэн нормууд байдаг учраас ажил тэр хэмжээнд зогсмаар гэдэг нь тэр хэмжээний мөнгө, за мөн харилцагчдын итгэлцэл, за захиалга өгсөн хүмүүсийн итгэлцэл гэх мэт маш том одоо өсвөр үр дагаврууд байдаг. Тийм болохоор номер 1-т хянаж болгоомжтой хийх ёстой ажил байдаг. Одоо ямар хяналтыг хийх ёстой байдаг хамгийн чухал нь тоосчлт. 2-т шууган. За 3-т замын бохирдол, 4-т автосол. За нэг тоосчлтыг та бүхэндээ ярих гэж байна. За тоосчлтын тухай та бүхэн хэрвээ Солонгост ирээд энэ машинуудыг явж байгааг харсан бол ойр орчны тэр чигт нь ерөөхдөө яван ус цацангаа аль болох тэр тоосчлтыг ер нь багасгахыг хичээдэг. Бас нэг арга бол тухайн барилгын маань аль хэсэгт одоо барилгын ажил явагдаж байгаа хэсэгт рүүгээ харуулад та бүхэн нөгөө нэг Sky Resort ч гэдэг юм уу цанын бааз орох үед та бүхэн харсан бол ингэж цаас ингэж цацдаг машин байдаг штэ. Тэрнтэй адилханаар усыг тэгж цацдаг машин байдаг. Тэр усыг ажиллаж за агаар дээр байгаа тооснуудыг ерөөхдөө газарт буулгах тийм арга хэмжээ авдаг. Мөн за барилга баригдах аюулгүй байдлыг хангахын тулд тэр чигт нь одоо тойруулсан хашаа байдаг штэ. Тэр хашааныхаа дээр сэтгнүүд барьж өгдөг. За мэдээж энэ сэтг тавьж байгаа гэдэг маань доороос орж ирж байгаа тэр шороо тоосыг бас нэгэн аргаар багасгах арга гэж үздэг. За үүн дээр бүр нэмэгдээд юу хийгддэг вэ гэхээр одоо спрей гэж ярьдаг штэ. Мист маш усны жижиг туслуудыг тэр одоо торны дээрээс ингэж цацаж өгч ойр орчиндөө ямар ч тоос орохгүйгээр хийхийг хичээдэг гэж ойлгож байна. За хоёр дахь асуудал маань би та бүхэнд хэлжээчсэнчлэн шууган дээр бас чимээ шууган дээр маш их хяналт хийх хэрэгтэй байдаг. За үүний нэг жишээ бол за та бүхэн мэдэн штэ энэ хашаалт бол ойр орчны хүмүүс орж ирэхээс хашж байгаа асуудал байгаа ч гэсэнтэй түрэн дээр бас нэгэн хамгийн том шийдэл маань тэр маань юу байсан бэ гэхээр энэ шууганыг аль болох гадагшаа гаргахгүй байх асуудал байдаг. Мэдээж энэ дотор маань нураах үйл явц за жишээлх юм бол одоо та бүхэн пум гэж ярьдаг пум буулгах үед гарах дуунууд гэх мэт маш их шуугантай асуудлууд гарч ирдэг. Тэрэнд
тэрнээс хамгааж энэ бас хашаа байгаа гэж ойлгож байна. За бүр шууган гарах магадaltaй боллоо яана гэдэг юм бол агаарын хан гэж байдаг. За тэр агаарын ханыг тухайн барилгын чухал шууган гарч байгаа хэсэгтээ тааруулаад тэр хэсэг рүү аль болох оруулахгүйгээр хичээдэг. За мөн барилгын угсралт маань босч явах үед таазыг зутгах гэдэг ашигласан альбом буюу алюминиум форм бан болохоор ундаг. За тэгээ тэр унгаах үед маш их шууган гардаг. Тэрийг хамгаалахын тулд за онгорхоо байгаа цонхнуудаа гэх мэт бүх зүйлийг ингэж хааж өгдөг. За түүний дараагийн асуудлаа та бүхэн хэлжсэн замаа бохирдуулж болдоггүй. За мэдээж барилга маань хотын төвд юм уу? За ер нь хаач байсан угсралт ихээр бетон айтсан машинууд маань орж ирдэг. Тэгэхээр юу болох вэ гэхээр тэр барилга баригдж байгаа газар хэсэг бол тэр чигтээ шороо байгаа. Тэрнээс хотын зам руу ороод ирэхээр хотын замаа бохирдуулаад ирэнгүүт хүмүүс маань дургуцаад энэ ажлыг төр зур зогсоохын шаардлага асуудал гарч болдог. Тийм болохоор түүнээс хамгаалж тухайн машин маань барилгын талбайгаас гарахаас өмнө бүх цэвэрлэгээ хийсэн байх хэрэгтэй байдаг. За тэрийг яаж хийдгийг та бүхэн ерөөхдөө энэ зургнуудаас харчиж болно. За хамгийн сүүлийн асуудал бол мэдээж автослолын асуудал байдаг. Барилга руу маш их машинууд орж гарна. Тэр үед за иргэдийг ер нь яаж хамгаалах уу, иргэдийг явах үед нь хаах. За мэдээж ойр орчинд ямар аюултай байдал үүсч болох вэ тэрнээс хамгаалж ерөөхдөө хүмүүс аюулгүй байдлыг хамгаалж зогсож идэг гэж ойлгож байна. За ингээд ямар ч гэсэн эхнийхээ бичлэгийг та бүхэн дуусгая. Дараагийн бичлэг маань барилгын угсралтын үед юун дээр хамгийн их анхаардаг вэ? За мэдээж энэ бол маш тийм бэлгэрэнгүй биш, чухал гэсэн поинтуудыг та бүхэндээ хүргэх болно. Ялангуяа Солонгос ингэж хийдэг гэдгийг та бүхэндээ харуулах болно. За ингээд бичлэгээ дуусгацгаая. Тэгснээс за та бүхэнд багч гэсэндээ хэрэгтэй юм гарч ирсэн гэж найдаж байна. За энэ хүү бичлэг маань таалагдсан бол та бүхэн бүгдээрээ subscribe дараарай. Баяртай.